Turbo киносуугт эргээд тавтай морил бид өнөөдөр 2021 онд нээлттэй хийсэн хамгийн дуйлантай улс төр нийгмийн өгөөдөл энэдмийн шилдэг бүтээл болох Дээшээ битгий хар киног ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Дэлгэцээ түнэр харанхуй, цайны гүц ориглон эсгэрэх чимээ намгүн байдлыг эвдэнэ. Уур савсан буцалсан усыг аягтай дүрдэг цайруу аажиухан хийж бүхэл өөрийн талхан дээр бөөлцөгний чанамалт хүрхэх ердийн нэгэн өглөөний дүр зураглалаар кино эхэлнэ. Харин яг энэ цаг үед Хаван Мауна К галт уулын орой дээр байрлах Субару дуран авианы төвд тис өөр уур амьсгал өрнөж байлаа. Мичиган мужийн их сургуулийн докторант 26 настай Кэт ороод ирнэ. Улаанаар үсээ буцсныг нь харахад л эрдэмтэд дундаа залуу үеийн тод төлөөлөл байгаа нь хараажийн ойлгомжтой. Түүний компьютерийн хажууд алдарт одон орон судлаач Карл Сагны тоглоомын дүрс байгаа нь харагдана. Кейт жихвчээ зүүн дуртай дуугаа сонсож эхэлнэ. Тэр дууны үгийг даган амандаа давтаж, дуран авиаг сансрын координат руу чиглүүлэхэд барилгын дээвэр нэгдэж, одод алган дээр тавьсан мэт тод харагдлаа. Кейт компьютерийн дэлгэц дээр байгаа зургуудыг нэг нэгэнгүү гүйлгэн харна. Сонгодог мушга галактикийн дүрслүүдийг наривчлан шалгаж байсан чинь урд нь харагдаж байгаагүй нэг жижигхэн гэрэлт толб нүдэнд нь тусдаг. Кейт зураг болгоныг томруулан сунгаж үзтэл сансар огторгууд маш тод урт зурвас үлдээсэн авраг том сүүл дод харагдах нь тэр. Кейт гайхширлаа барьж ядан цог тосов. Энэ нээсэн зүйл нь зүгээр ч нэг үзэгдэл биш. Аимшигт сүүл дод байв. Шөнийн 2 цаг. Нөгөө төвд чин Мичиган мужийн их сургуулийн одоо орны профессор 50 гаруй насны Рандал Минди болон дахиад 3 төгсөх курсын оюутнууд цуглан жижигхэн баяр тэмдэглэж байлаа. Профессор Минди амбицгүй талдаа дараахан хүн байдаг. Кейтийн нээлтэнд маш их баярлаж хундаг өргөнөө. Тэд энэхүү шинэ биетийг Дибаскийн сүүл дод гэж нэрлэдэг. Гэвч баяр удаа үргэлжилсэнгүй. Оюутнууд сүүлд одны хурд болон бусад хэмжигдэхүүнүүдийг яаж тооцоолохыг нь асуухад профессор Минди цагаан самбар руу дугуйтай сандалтайгаа өнгөрөөд очиод Карл Сагны зарчмаар математик тооцооллыг гараар хийж эхэлдэг. Тэд Кейти өгсөн сансрын координатыг ашиглан сүүлд од болон дэлхийн хоорондох цайг тодорхойлох тэнгэрийн биетийн байршлыг хүснэгтийг бодож гаргахаар ажиллаж эхэлнэ. Тооцоож дуусах төхөх тусам Кейт гайхаж профессороо яагаад тэнгэрийн биетийн байршлыг хүснэгтийн үзүүлэлт улам бүр буураад дэлхийд ойртоод байгаа юм бэ гэж асуув. Профессор Минди сүүлчийн тэгшэртлийг бодож дуусгаад самбар дээр ганцхан тоо бичлээ. Тэг 100-ы тэг. Түүний маркер барьсан гар агаарт гацаж царайн цонхив. Тэр гаргасан тоогоо сандран арчаад бусад оюутнуудад өнөөдөртөө ингэж тарцгаая гэж хэлв. Айж сандарсан оюутнууд өрөөг орхих үед Минди Кейтийг үлдээн. Үнэн хэрэгтээ энэ сүүл дод дэлхийг чиглэн ирж байлаа. Үйл явдал НАСА-гийн төв байр руу шилжинэ. Улс төрийн нөлөө бүхий эрдэмтэн доктор Жоселин Кайлдер санхүүжилт хасаг талаад яригдсан хурлаас гарч ирэнгүүтээ профессор Миндигийн яралтай дуудлагыг авна. Минди тэдэндээ сүүлд одны тойрог замын аимшигт тоо баримтыг явуулсан байлаа. Байдлыг хараад сандарсан доктор Кайлдер Вашингтонд байдаг гариг эрхсийг хамгаалах зохицуулах албаны дарга доктор Клейтон Тэдитэй ярьдаг. Уцаар 3 талд ярьж гарнаа. НАСА-гийн эрдэмтдийн тооцоолсноор энэ сүүлд од нь 5-аас 10 км орчим өргөн бас энэ нь сансрын хэмжүүрээр авраг том амьтантай зүүрлэхэр хэмжээтэй байв. Гэт өөрийн тооцоолыг танилцуулахдаа яг 6 сар 14 хоногийн дараа дэлхийг шууд мөргөнө гэж хэлэхэд өрөөнд бүгд намган болов. Профессор Минди эн чинь хүн төрлөختнийг бүрэн мөхөх хэмжээний гамшиг биш гэж юу гэж асуухад Кайлдер битгий жүжиглээд ээ гэж яриаг нь таслав. Учир нь ерөнхийлөгчийн заавраар энэ мэдээллийг нууцлах ёстой байлаа. Кэт Минди хоёрыг яаралтай цэргийн онгоцоор Вашингтон руу авчруулах тушаал өглөө. Айсан Кэт би яг одоо мансуурмаар байна гэж хэлээд толгоогоо барина. Тэднийг Америк нэгдсэн улсын цэргийн тээврийн асар том C5 Galaxy онгоцны хоосон ачааны хэсэг суулган Вашингтонд авчирлаа. Цагаан ордонд ирсэн тэднийг доктор Тэди болон Пентагоны генерал Тэмс нар угтан авлаа. Генерал Тэмс тэдэнд ерөнхийлөгч үргэлж хоцордог гэдгийг сануулад зуушны машинаас $10 үнэтэй чипс уус авчирч тэднээс мөнгө нэхэж авлаа. Гээд сандарсандаа хогийн сав налан бөөлжиж Минди тайвшруулах юм хайчлан байна. Хэдэн цаг хүлээсний эцэст цагаан ордны тамгын газрын дарга ерөнхийлөгчийн хүү Джейсон гарч ирэн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн дуйланаас болоод ерөнхийлөгч өнөөдөр уулзаж чадахгүй учраас тэднийг зочид буудалд хонуулахыг тушаадаг. Кейт цагаан ордны ажилтнаас нөгөө зуушнууд уг нь үнгүй байсныг мэдэж Пентагоны генерал тэднийг залилсныг ойлгон гайхширна. Кейтийн найз залуу Филипп Кажуал соёлын сайтын сэтгүүлч
Кейтиг буудалд байхад нь уцаар яриад ерөнхийлөгч Джейн Орлин дээд шүүхийн шүүгчид нүцгэн модель хийжсэн Шрипийг нэр дэвшүүлснээс болоод улс төрийн том хямралд ороод байгааг нь хэлдэг. Филипп Кейтийн нээлтийг нэг тоохгүй өөрийнхөө нийтлийн талаар л яриад байдаг. Кейт дэсэлгүй үлэг өрөвлүүдийг мөхөөсөн солироосч том сүултийн од дэлхийг чиглэж байна. Хэрв чиглэлийг нь өөрчлөхгүй бол бүх гариг сүнэн гэж хэлээд Филипп шоконд орно. Дараагийн өдөр нь Кейт, Минди, Теди нар эцэст нь Овлимын танхимд ерөнхийлөгч Джейн Орлинтай уулзав. Ерөнхийлөгч бол шаргал үстэй Лонг Айсланд аялагтай өөрийнхөө мөнгөгүй байсан ч мөнгөө хэрхэн удирдах вэ гэдэг намаараа алдаршсан pop төрлийн улс төрч юм байна. Түүний хүү Джейсон хажууд нь богц ажиллан сууна. Минди маш их сандран шинжлэх ухааны нарийн томьёолол ашиглан сүулт одны аюулыг тайлбарлаж эхэллээ. Түүний гар салгалж, дуун чичрэн, Джейсон уцаарлаж, "Би маш их удаж байна. Зүгээр л юу болоод байгааг нь шууд хэлчих" гэж таслав. Кейт дэсэлгүй шууд хэлж орхино. Сүүлд олд дэлхийг шууд мөргөнө. Номхон далаад Чилийн эргээс 62 милийн цаана унана. За бүүн Хирошимагийн 1 тэрбум бөмбөгтэй тэнцэх хүчээр дэлхийг зохиж, мил өндөр цунами 10-аас 11 баалын газар хөдлөлт үүсгэнэ. Энэ бол гаригийг сүрүүлэгч. Ерөнхийлөгч Орлин энэ хэрэг баталгаатай вэ гэж асуухад Минди шинжлэх ухааны үүднээс 99.78% магадaltaй гэв. Джейсон тэгвэл 100% биш юм биш үү гэж баярлахад нь ерөнхийлөгч наад тоогоо хүмүүст 70% гэж хэлээд явжээ. Хүмүүст шууд өхнө гэж хөрөөс хэлж болохгүй гин. Мөн тэднийг Мичиган мужийн их сургуулийн гэдгийг гоочж Харвард, Принстоны эрдэмтдэр дахин шалгуулнаа л гэж байдаг. Ерөнхийлөгчийн гол айдас бол 3-7 хоногийн дараа болох Конгрессийн дунд шатны сонгуул байлаа. Хэрвээ энэ мэдээлэл одоо цацагдах юм бол тэд сонгуульд ялагдах учраас ерөнхийлөгч Орлин тамхи татангаа "Миний шийдвэр бол одоогоор чимээгүй сууч нөхцөл байдлыг ажиглах" гэдэг тактик дэвшүүлв. Кейт цагаан ордныг галзуугийн эмнэлэг гэж шивнэж тэднийг хариуцлагагүй байдалд гайхширна. Цагаан ордонд найдаж чадахгүйг ойлгосон Теди, Кейт, Минди нар мэдээллийг хэвлэл задруулахаар шийдэж Нью-Йорк руу галт хэрэгээр явлаа. Филиппийн холбож өгсөн Нью-Йорк Herald сонины алдартай сэтгүүлч Адул Грело болон ерөнхий редактор Паула Вудс нартай уулзаж Колумбийн их сургуулийн эрдэмтдээр баталгаажуулсан тоо баримтыг дэлгэлээ. Сонины удирдлагууд тэднийг өглөөний хамгийн том шоу болох The Daily Reap-д оруулахаар тохиролцлоо. Маргааш нь телевизийн студид профессор Минди болон Кейт нарыг нүүр будагт оруулж загварлаг хувцас өмсүүллээ. Шоуны хөтлөгчд болох Жак Бремер, Бири Эванти нар бол ноцтой мэдээллийг тоглоом шоглон болгож сурсан хүмүүс юм байна л та. Тэдний өмнөх хэсэгт Pop-од Райли Бена орж өөрийн найз залуу DJ Челогийн араар тавилтын тухай ярьж шууд эфирээр гэрлэх санал тавьж байгаа нь үзэгчдийг байлдан дагуулж бүх интернетийг тесэлж байлаа. Эцэст нь Минди Кейт хоёрын ээлж ирлээ. Хөтлөгч Жак "Сансарт хар гаргийнхан байгаа болов" гэх мэт хөнгөн асуултаар эхэллээ. Минди сүүлд одны хэмжээг хэлэхэд Жак "Миний салсан эхнэрийн Нью Жерси дэх байшинг онож унах болов уу" гэж тоглоом хийнэ. Кейт хөтлөгчдийн энэ хөнгөмсөг байдлыг тэсэж чадсангүй микрофон шуурч аваад "Бидний яриа тодорхой биш байгаа мó? Бүх гариг сүрэх гэж байна. Магадгүй энэ нь хөгжилтэй биш. Бүр эсрэгээр аим шигтэй сэтгэл түгшээсэн зүйл байх ёстой штэ. Бид бүгд 100% үхэх гээд байна" гэж хэлээд шууд эфирээр хашгичаад студийг орхин одов. Студид эвгүй намгүй байдал үүсгэхэд профессор Минди сандарсандаа "Магадгүй би түүнд өөрийнхөө тавьшруулах юмнээс үхэх ёстой байж л дээ" гэж хошигноход нь хөтлөгчид болон зурлагчид илгээ хөштөл инээгээд цааш үргэлжлүүлв. Шоуны дараа Кейтийн уурлаж байгаа дүр сошиал төгж түүнийг галзуу хүүхэн мангас болгосон мемүүд ар араасаа хүрэлв. Харин эсэргээрээ профессор Миндиг дэлхийн төгсгөлийн дур булаан зүнч хэмээн нэрлэж тэрээр эмэгтэйчүүдийн дунд олд боллоо. Сонины дата тооцоолагч тэдний мэдээллийн хандалт цагаагаар болон замын хөлгөөний мэдээлэлээс ч доогуур байгааг хэлэхэд Минди хүмүүс яагаад айхгүй байгаад гайхаж Кейт уйлж эхэлнэ. Кейтийн найз залуу Филипп хүртэл түүнийг хаяж "Би тэр галзуу охинтой унтсан" гэдэг нийтлэл бичиж ашиг олов. Өглөө ерөнхийлөгч Орлины нууц амаргийн зураг сошиал задарч түүний нэр хүнд түүхэнд байгаагүйрээ унав. Улс төрийн өхлөөс аврагдахын тулд тэр гинэт тактика өрчилж Кейт, Минди, Теди нарыг төмөр замын буудлаас холбооны мөрдөх товчооны ажилтнуудаар толгойд нь уут өглөөлөн баривчлуулж цагаан ордонд авчирлаа. Ерөнхийлөгч Орлин тэднээс уучлалгүйгээд Харвард, Принстоны эрдэмтэд тоо баримтыг баталгаажуулсан учраас сүүлд одны эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж мэдгэлээ. Тэр дайны хөлөг онгоцны дээрээс шууд эфирээр ард түмэнд хандаж цөмийн пуужинд тээвэрлсэн сансрын хөлөг илгээн сүүлд одны чиглэлийг өөрчлөх Бенедикт Драск генералын удирдсан баатарлаг даалгаврыг зарлалаа. Энэ ажиллагааны үеэр Минди ерөнхийлөгчийн шинжлэх ухааны ахлах зөвлөх болж Бири Эвантитай нууц авмаргийн харилцаа тогтоож цагаан ордны сурталчилгааны гол дүр боллоо.
Миндигийн эхнэр Жун түүний буудлын өрөөнд нь ирээд Бэри Эвантитэй байхаг нь барьж Миндигийн уудаг бүх сэтгцэн эмийг нүүрлүү шидээд яваад өгнө. Дэлхийд даяар Пужин хөөрөх энэхүү түүхэн өдөр бүхэн зурагтныхаа өмнө уяатай байлаа. Пужин амжилттай хөөрч сүйт од руу чиглэж байтал цагаан ордны симуляцийн өрөөнд Бааш технологийн компани үүсгэн байгуулагч дэлхийн 3 дахь баян Питер Ишервелл орж ирлээ. Тэр ерөнхийлөгчийг дагуулan гарч явснаас хэдхэн минутын дараа хөөрсөн Пужингууд гинэт чиглэлээ өөрчлөн дэлхий рүү буцаад буучихan тэр. Дэлхийн нийтээрээ гайхлаа. Удалгүй болсон засгийн газрын хаалттай хуралдаан дээр Питер Ишервелл шалтгааныг нь тайлбарладаг. Түүний компани эрдэмтдийн тогтоосноор энэ сүүлд од дээр гар утас, компьютер үйлдвэрлэхэд ашиглагддаг Итриум, Тербум, Осмиум зэрэг 32-оос 140 их $80 үнэтэй элементүүд байдаг. Тиймээс тэд сүүлд одыг устгах биш. Харин Бааш компани бүтээсэн квант тесрэх бодистой роботуудыг ашиглаад сансарт нь 30 жижиг хэсэг болгон бутлаад номхон далаад унгаж тэрхүү баялагийг олборлохоор шийдсэн байдаг. Профессор Минди хэрвээ бид бүгд өгчихвөл тэр мөнгөөр яах юм бэ гэж асуухад Джейсон бүгдээрээ баян бас аюулгүй болчихвол гоё эзтэй гэж тэнэгтэнэ. Гэт энэ нууцыг олж мэдээд ресторан дотор хүмүүст хандан цагаан ордны шунлыг хашгиран хэлэхэд хүмүүс үүмэн самуу дэгдэж рестораныг тоноож цагдаа нартаа мөргөлдлөө. Кэтиг дахин холбооны мөрдөх төвчнөөс баривчилж хэвлэлд үг хэлэх эрхийг нь хасаж Элжиноос муучдах гэрт нь хүргэж өгсөн боловч түүний аав ээж хүртэл бид сүүлд одны авчрах ажлын байрыг дэмжиж байгаа. Гэртээ уус төр яриулахгүйгээд хаалгаа тайлж өгсөнгүй. Кэт арга буюу нэгэн супермаркетад касс чин хийнэ. Сошиалд дэлхийг сүнэн гэж хэлсэн галзуу охин гих мем хിവэрэ үлдэнэ. Тэнд тэрээр юу л химэх панк залуутай танилцаж хүн төрөлхтний хамгийн сүүлчийн өдрүүд рүү хугацаа уртсаар байлаа. Ерөнхийлөгч Жен Орлин болон Питер Ишервелл нар өөрсдийн төлөвлөгөөг эсэргүүцсэн эргэлзсэн дэлхийн шилдэг эрдэмтдийг ажлаас нь халж тэдний оронд Бааш компани хувьцаа эзэмшигч халаасны эрдэмтдийг томилдог. Профессор Рандал Минди ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөх хэвээр байсан ч түүний дотоод сэтгэл бэлчиж өөрийгөө цагаан ордны сурталчилгааны хэрэгсэл амьд тоглоом болсноо улам бүр ухамсарласаар л байлаа. Одоо л ухамсарлаад байхтай яхав дээ. Тэгээд Бэри Эвантитэй хамтдаа The Daily Rip Show-нд дахин оролцох үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Шууд эфирээр Бааш компани ажиллагааны нууц тайланг дэлгэж тэд энэ ажиллагааг үе шаттайгаар нарийн шалгаагүй. Ямар ч хараат бус эрдэмтдийн дүгнэлтийг сонсоогүй. Бид яагаад дэлхийг бүхэлд нь сүрүүлж болзошгүй аюулын өмнө ганцхан тэр бомбны шунал хувь заяагаа даатгах ёстой гэж бидний дээр авраг том сүүлд од ирж байна. Бид яаж ч худал яриад үнэн өөрчлөгдөхгүй гэж хашгирч сэтгэл мэдрэлийн гүн хямралд орлоо. Үүний дараа цагаан ордны тусгай ажилтнууд Миндиг хэвлийн эрхийг нь хасаж албатан хөөлөв. Минди Элжиноос мужи руу Кэт Дебайскийг хайхаар яв. Энэ үед тэнгэртээ сүүлд од энгийн нүдэнд уртуулан цагаан туяатай утаа мэд тод харагдаж эхэллээ. Кэт, Минди, Теди, Оглторп нар сошиал медиагаар дамжуулан дээшээ харагтун хэмээх дэлхийн хэмжээний хөдөлгөөнийг өрнүүллээ. Тэд хүмүүст ус төрчдийн үгэнд биш өөрсдийн нүдэнд итгэхийг уриаллаа. Попод Реали Бина энэ хөдөлгөөнийг дэмжиж дэлхийн төгсгөлийн авраг том концертыг зохион байгуулж Look Up хэмээх дуугадуулж хүмүүсийг сэрхийг уриалав. Харин ерөнхийлөгч Жен Орлин сонгуулийн сурталчилгааны авраг том цуглаан дээр өөрийн дэмжигчдэд хандан улаан өнгийн малгай өмсөн дээшээ бүү харагтун хэмээх сөрөг хөдөлгөөнийг өрнүүллээ. Тэр дэмжигчдэд тэд та нарыг айлгаж дээрээс чинь тарамтлахыг хүсэж байна. Тэд та нарыг өөрсдөөсөө илүү ухаан муутай гэж боддог эрдэмтэд дээшээ харах хэрэггүй. Тэнд юу ч байхгүй. Зөвхөн урагшаа харж манай компани авчрах ажлын байрыг дэмжих хэмээн ухуулжээ. Гэвч цуглааны үеэр ерөнхийлөгч өөрөө дээшээ хартал сүүлд од үнэхээр авраг том болон ойртож байгааг хараад царайн зовхиж микрофоныхоо өмнө гацаж орхив. Цуглаанд ирсэн иргэдч дээшээ харж тэд бидэнд худал хилжээж хэмээн уурлаж өөмэн самуу дэгдэж эхэллээ. Сүүлд одоо дэлхийг мөргөхөөс ердөө 12 цагийн өмнө Бааш компани сансрын буудлаас сүүлд одыг бутлах роботуудыг тээвэрлсэн авраг том хөлөг хөрөв. Питер Ишервелл өөрийн бүтээсэн квант алгоритм болон химэл оюун ухаанд 100% итгэлтэй байлаа. Тэр Миндиг ажлаас нь халахаас өмнө түүнд хандан би чам шиг жирийн нэгэн профессорыг бодвол хүн төрөлхтнийг илүү хайрладаг. Миний систем чиний хизээ хэрхэн үххийг ч тооцоолж чадна. Жишээлбэл ерөнхийлөгч Орлин чи Бронтирок гэдэг амьтанд бариулж өгнө гэж гарсан. Энэ юу болохыг би ч мэдэхгүй. Гэхдээ миний алгоритм хизээ ч алддаггүй гэж хэлжээж. Роботууд сүүлд одны гадаргуу дээр амжилттай бууж тесрэх бодисуудаа байрлуулж эхэллээ. Цагаан ордны удирдлагын төвд ерөнхийлөгч Джейсон, Питер нар амжилтыг тэмдэглэхэд бэлдэж байлаа. Гэвч ажиллагаа эхлээд хэдхэн минутын дараа роботуудын хяналтын системүүд ар араасаа унтарч холбоо тасарлаа.
Сансрын орчинд квант роботууд хэд халал болон сүүлд одны соронзон орны нөлөөг тэсэж чадалгүй дэлбэрч зарим нь сансрын удамд шидэгдлээ. Питер Эшервелл дэлгэц рүү харан хэсэг гацснаа маш тайвнаар босож би засаад ирье гэж хэлээд өрөө горхон отов. Ерөнхийлөгч Орлын түүний араас залгахад Питер хэдийнэ цагаан орны дорх нууц хонглоор нь дамжаад дэлхийн хамгийн баян 2000 хүнийг тээвэрлэхээр бэлдсэн хөлдөөгч систем бүхий Bosch компани сансрын авдар хөлөг рүү явж байлаа. Энэхүү хөлөг нь амьдрах боломжтой хамгийн ойрын гариг руу 22,000 жилийн турш аялах зориулалттай нууц төсөл байв. Питер ерөнхийлөгчд утсаар төлөвлөгөө нурсан чамд хөлөг дээр ганцхан суудлаа яг одоо ир гэж хэлв. Ерөнхийлөгч Орлын сандран гүйж хөлөгт суухдаа өөрийнхөө Джейснийг цагаан ордны удирдлагын төвд мартчихснаа сансан боловч хөлгийн хаалга хэдийнэ хагдаж сансрын удам руу хөөрөн отлоо. Джейсон удирдлагын төвд ганцаараа үлдэж "Ээж, би энд байна. Ээж" хэмээн утсаар залгаж ихтэй хаягдсанаа ойлгоно. Энэ үед профессор Минди Кейт, түүний панк найз залуу Юл, мөн доктор Тэди нар Элеонаас муждах Миндигийн хуучин байшин цугласан байлаа. Миндигийн эхнэр Чүн түүнийг уучлж тэд хамтдаа хүн төрлөختний хамгийн сүүлчийн орой хоолыг бэлдэв. Гадаа шүндөнд болж тэнгэрийн тал хувийг эзэлсэн авраг том сүлт одны цөм улаан гал манан мэд дүрлцэж дэлхийн агаар мандалд орж ирэв. Байшингийн цонхнууд жичирч газар хөлөлтийн чимээ алсаас нүрэглэн. Харин байшин дотор тэд маш тайван дулаахан уур амьсгалтайгаар ширээ тойрон сууж байна. Тэд сошиал медиа зурагтаа бүр мөсөн унтрааж зөвхөн бие биенийхээ яриаг сонсож байв. Юулгийнхин панк залуу өөрийнхөө дотоод сэтгэл дэх бурханд итгэх итгэлийг гаргаж бүгдээрээ гараа барилсан залбирахыг уриалав. Тэр агуу эцэг минь, бидний энэ бардам зан, шунал, тачаалыг уучлалт сойрох. Биднийг энэ хүнд цаг үед айдасгүй тайван байлгаж, бие биений хайрлах сэтгэлийг минь бадрааж өгөөч хэмээн залбирахад Кейтийн нүднээс нулимс бөмбөрнө. Профессор Минди аягтай копиго бариад эргэн тойрноо дулаахан харцаар ажигласнаа. Хүн төрлөختний түүхэндх хамгийн гонигтай бөгөөд үнэн үгийг хэлв. Үнэндээ бол бид бүх зүйлийг эзэмшиж байсан штэ. Хэрв тунгаан бодвол бидэнд бүх зүйл байсан л байхгүй юу? Яг энэ мөчид сүүлд одоо номхон далаад унав. Асар том гэрлийн зохиолт дэлхийг нөмөрч мэйл өндөр галын дүл бүх твийг даран секундэд 1000 бэр хурдтайгаар давлгааллаа. Байшингийн цонх хагарч хан нурж Миндигийн гэр бүл Кэт, Юл, Тэди нар галын дүл тоос чороонд замхраа отов. Дэлхий гариг сансрын удамд амьд амьдралгүй зөвхөн утаас авсан улаан галт чулуу болон хувирлаа. Үйл явдал 22,000 жилийн дараах сансрын огторгон гүнт шилжинэ. Bosch компани Крейг хөлөг амьдрах боломжтой өтгөн шилүүс мод чамин чандын ургамалтай шинэ гариг дээр гацардлаа. Хөлгийн хаалга нэгдэж хөгшөрсөн нүцгэн ерөнхийлөгч Жен Орлин, Питер Эшервелл болон бусад тэр бомбнууд урт нойрноос сэрж шинэ гаригийн хөрсөн дээр хөл тавив. Тэд агаар мандал маш цэвэрхэн хүчил төрөгчөөр баялаг байгааг мэдэрч баярлан инээлдэж байлаа. Ерөнхийлөгч Орлын хажуугийн бутны цаадаг сонин ургамлыг сонирхон очиход тэндээс том шувуу шиг атлаа өнгөлөг арьстай дөрвөн хүлтэй магчин амтан аажуухан гараад ирэв. Ерөнхийлөгч ямар хөөрхөн амтан бэ гэд гараа сонготол өнөөх амтан гинэт ерөнхийлөгчийн толгойг нөмхөж газар шидэн хүүрээр нь тоглож эхлэв. Питер Эшервелл энэ амтныг хараад нэг шинжлэх ухаан царай гаргаснаа. Энэ ч нөгөө Бронтрек байна гэж хэлв. Тэр бомбны хиймэл аюун ухааны алгоритм үнэхээр алдаагүй байж. Бусад Бронтрек амтад ширэнгэн ойгоос олноороо гарч ирэн нүцгэн тэр бомбныг бүслэн авч тэднийг ангуучилж ихэлснээр хүн төрлөختний хамгийн сүүлчийн шунхай хэсэг сансрын нэгэн хоосон гариг дээр араатны хоол болон дуусав. Киноны хамгийн сүүлчийн хэсэгт дэлхий дээрх нуран руу буцна. Бүх зүйл үнсэн товрог болсон Вашингтон хотын тойрон дундаас ерөнхийлөгч Жейсон Орлын ганцаараа амьд үлдэн чулуунд ороос гараад ирлээ. Тэр утас руугаа харж сошиал медиа ажиллахгүй байгааг мэдээд өөрийнхөө селфиг даран "Юу вэ хүмүүсээ? Би дэлхий дээрх хамгийн сүүлчийн амьд хүн байна. Миний хуудсыг дагаарай" гэж хашгирч хүн төрлөختний мунхаглал дэлхийн төгсгөлдөж дуусаагүй харуулснаар кино харанхуйлан дуусна. Турбо кино цогтой хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Ингээд дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.